Амар санаагийн захидал 1756 оны 1 сарын 3-ны өдөр. Хязгаарлах нэгдэх тогч туслагч жанжин мэрэгэн эрдэнэ хошоо чингэн боол амар санаа хичээнгүлээ айлтгах нь сонсгон айлтгах тул сайд би богд эзний машид тэргүүн их ишиг хүлээсэн тэнгэр газрын адилт хуулийн цуцаа хамаг хэрэгцүү эзний сурган айлтгасан зарилын ёсоор сүр хүчинд залбирэн явна. Даваач жиж түүний зайсангуудыг барьж эзэнд хүргүүлэн хүргэсэн бөгөөд бас зүүн гарын газар орон ардыг эзний харьяа талбарт болгов. Сайд би банд саарлын хамаг явдалд огшрон харгислах явдлыг эфүү сэвдэн балчарт мөн амаар айлтгасан билээ. Сайд би бас тэдний зөв дөрвөн ойрдын ардыг зүйн эзний зардлыг даган тэдний сарнсан ардыг хураан мохсон ардыг нэгүүлсэн хамаг явдлыг цэм галдан цэрэнгийн ёсоор жаргуулвас зохимгүй. Эдүгээ хэрв сайнаар шийдэхгүй бол эдний санаа догшин хэцүү болж ирэхгүй эвдрэл зохиох бөгөөд энэ дүүвэнд хасаг бүрүүд мөн эвдрэл болохыг цөм болзошгүй хэмээн зөвлөн өгүүлсэнд банд нар огт үг авахгүй. Хожим сайд би зарлиг даган бараалхан одон өрөнгийн тэнд очиж намайг байрна хэмээх эдэг сонсож эзний шагнасан тамгыг хээр тал тавьваас болохгүй учраа хойш аваачих тул алхын чингэн гэрэнчэнд орж тушааж аргагүй зайлаад одов. Банд саарл хэрхэн намайг муутхан айлтгсан явдлыг эзэн гэгэнээр толдохож юм уу? Жич банд саарл лам нарын их хурал дуганд морь унан орж морийг дугны баганд уйж тэд цөм ширээт лам нарын дээр суужээ. Саарл цээрлэлгүй дими дөрвөн ойрдын ардыг мөн ганцаар захирн хэмээн өгүүлсэн явдал байна. Бас олон хотгийн эмсийг мөн сонгон авч ихнэр болгосон бөгөөд бас зайсан хишим баярлах нарыг дураар авлгалав. Эд олон цөм үүнийг машид замнах учраа сайд миний илэд очихын үрд гинт тийхүү хувьсал болжээ. Үрд эзний хасагт элч илгээ хэмээсэн зарлигийг хүлээн авч манай газраас даруй шүндэн наржиж сайд миний зайсангд гаргаж илгээсэн билээ. Эдүгээ хасгийн хаан Авлай нарын үг сайд амар санаа миний зүг ам алдаж нэг болов хэрвч амар санаагийн үгнээс зөрхөөлгүй. Мөн сайд миний адил хишгийг хүлээсүгэ хэмээсэн үгийг шүндэн мэднэ. Сайд би дүүгээ дөрвөн ойрдын нутгийг тэгшлэн засаж хотон бүрүүд тасиган хасаг нарыг мөн дагуулж тэнгэрийн улсад албат болж сайд миний нутгийг тэдний хамт нийлүүлж суусугаа хэмээн. Хэрхэвч аимшиггүй хувьсах урах санаа үүсгэхгүй. Эзний буулгасан зарлигийг хүлээн авч машид шүтэх бөгөөд айна. Гуйхна. Надад дөрвөн ойрдын ардыг захирах тамга шагнан өгч хүч өгөн зүтгүүлвэс болох уу?